Миний ажлын өрөө. Control TV захин телевизээр. Даваа гараг бүр 16 цаг 30 минутаас. VTV телевизээр бэм гараг бүр 21 цагаас. Миний ажлын өрөө. Сайн байцгаана үзэгчдээ, миний ажлын өрөө нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүргэж байна. Энэ удаа бид цаглшгүй гэрэл төвийг зорио ирээд байгаа. Энд бид бурхан урлаач, энэ төвийг үүсгэн байгуулагч Ухаан Заяагийн ажлын өрөөгөөр зочлох болно. Ингээд хамтдаа орцгоё. Миний ажлын өрөө. За, сайн байна уу та? За, ингээд бид нар контрол телевизийн миний ажлын өрөө нэвтрүүлгээс хажиж сайхан үйлчилж байна уу? Сайхан ажлын өрөө. Өндөр сайхан байна да. За, тэгэхэд манай ажлын өрөө нэвтрүүлэгт өөрсдийн гэсэн одоо өрөөтэй, өрөөндөө ямар нэг хүн ардтаа өөрийнхөө амьдралын зорилгот нийцсэн одоо үйлийг бүтээдэг юм хүмүүсээр нь ардгаа. Тэгээд сүнлийн ажлын сонь сайхан сонсъё. За тэгээ одоо сүүлийн үед бол томоохон бас нэг лекцийг төлөвлөж байна. Сар шинтэй холбогдуулаад сар болгоныхоо шинийн 15 дотор мөн шинийн 6-нд багтаж Монголын ард түмэнд бол томоохон номын одоо лекц сургаалыг бол хүргэдэг байгаа. Энэ уламжлалаараа энэ цагаан сараар шинийн 6-нд зүүдээ ухаарах уу гэдэг нэртэй цоошин Монголд анх удаа зүүдний тухай зүүд гэж юу юм, зүүд яаж эхэлдэг талаар, зүүдний талаар сайхан лекц хүргэх гэж үүнтэй холбоотой номыг бас гаргах гээд ажиллаж байна. Мөн торгон зургаар одоо бурхтыг зээгт намлаар оёдаг. Энэ тал дээр бол сайхан ажиллаа, сая цагаан ихтгэл буюу гонгор гэдэг бурхныг бол оёод дүүрж байна. Тэгэхээр яг энэ газар та яг ямар одоо үйл хийж бодвол за их талбай ихтэй учраас олон хүн одоо байдаг юм шиг санагдав. Тийм ээ, энэ цаглшгүй гэрэлт номын өргөө гэдэг энэ өөрхөө номын өргөөг би бол бариад одоо 2-3 жил болж байна. Тэгээ энэ номын өргөөнд ерөн сүхтэн олон хүлээж авах, энэ ч зөвлөгөө өгөх, тэгээ мөн бурхан шүтэн үндэсний одоо шүтэн урлалын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулах номын өргөө юм байна. Тэгээ энэ маань өөрөө 3 үндсэн давхартай. Тэгээ энэ доотлын энэ нэг давхар дээр бол ерөөсөө сүхтэн олондоо хурал семинар зөвлөгөө хийх, мөн заслын ном судраа унших, олон хүнийг цуглуулж энэ чинь ингээд ном одоо сургаалаа айлддаг, заслын номоо хийдэг. Энд нэг шахаас бол 100 хүн орчдөг юм одоо нийтэд хамаарсан юм том заал маань энд байгаа юм. Энд бол одоо тэр заслын одоо нийтээр унших ном, мөн жижиг хэмжээний лекц, одоо семинарыг бол энэ чинь хийдэг байгаа тийм. Энэ өрөө маань өөрөө онцлогтой. Ер нь бурхт сүм номын өргөө сүм хийдэг нь дандаа бурхтуудаа дүүргэсэн ингээ байдаг. Энэ онцлог нь болохоор ингээ анзаарах юм бол эргэн тойрон дандаа сахиусан хүрдүүдээр одоо сахиусан хүрд юм аа. Одоо хар манчрын сахиусан хүрд, хямраг сэргийг сахиусан хүрд, үр хөвгтийг одоо хамгаалах сахиусан хүрд, хямрын сахиусан хүрд дандаа сахиусан хүрдүүдээр энэ өрөөгөө бүрдүүлээд энэ дотор орж ирж ном засаж сууж байгаа хүмүүс болохоор яг энэ сахиусан хүрдний эрэг энергинд орж одоо биеинд нь одоо хямар сүлд, биеийн одоо сүлд хямраг сэргийх олон яг жинхэнэ заслын номыг хийх учиртай. За энэ өрөө маань болоод тэгэхээр яг нийт одоо сүстэн олныг хүлээж авч яг ганцаарчлан уулзаж одоо ямар нэгэн одоо асуудал, бэрхшээл ямар одоо зүйлс одоо санаа зовсон зүйлс болоод сэтгэлийн одоо проблем асуудлыг хүлээж авч ганцаарчилсан маягаар уулздаг миний одоо яг иргэдийг хүлээж авдаг өрөө маань энд байгаа. Тэгээ энэ өрөөний одоо онцлог гэх юм бол ерөөсөө л ганц хүн уулзаад дангаараа орж ирж уулзаад өөрийнхөө одоо ямар нэгэн одоо амьдралын асуудал бэрхшээл болж бүтэхгүй байгаа юм. Бурхан шашны зөвлөгөө, олон зөвлөгөө, олон номын талын асуудлыг энэ ч ярьдаг. Зөвхөн яг сүхсэн голыг хүлээж авдаг өрөө маань бол энд байгаа. Тэгэхээр энэ өрөөний одоо эргэн тойрон чимэглэл одоо мэдээж яг миний энэ өөрийн бүтээсэн цагаан дээрх шүтээ маань байдаг. Тэгээд яг энэ өрөөг бол яг дандаа хуучны бар зургаар би төгчүүлсэн байна. Бар зургаар, бар шүтээнээр одоо энэ бол Мельбогдын бар байна. Хичнээн 100 жилийн өмнө барлсан юм бол буу мэд он цаг бол байхгүй. Одоо бас одоо хуучны бүтээлүүд энэ бурхан багшийн зандан 100% гэдэг одоо хуучны бар байна. Тэнцээ балтнал цогт цагийн хүрд ингээд бар байна. Тэр одоо хэрүүл тэмцлийг дарагч одоо сахиусан хүрд байна. Одоо тэр хананд болохоор хямрыг дэлгэрүүлэгч хуучны бар байна. Энэ өрөөг бол дандаа энэ одоо бар гэдэг маань ерөөсөө одоо орчин цагт бол канон гэсэн үг л дээ. Канон гэдэг зөв юмыг хувилж оршуулдаг гэсэн юм. Дээр үед яах нь вэхээр мотор шийлээд барлаж дарж оршуулдаг гэсэн. Одоо канон л гэсэн үг л дээ. Одоо үе юм бол дээрэд бол бар гэдэг модон бар, зис бар, олон төрлийн барууд байж. Яг энэ одоо хүнтэй сүстэн олдон хүлээж авдаг уулзалтын энэ өрөөг бол би дандаа энэ бар одоо зураг
энэ чиглэлээр л зориулж төгчүүлсэн байна. Энэ бол он цаг нь бол хичнээн 100-ны жилийн өмнө бүтээгдсэн бүтээлүүдэд буу мэд. Яг миний хард бол 8 дугаар богд. Одоо зам төвийн 6 чимэг хэмээг одоо жандав чогны гэдэг одоо бас энэ 8 дугаар богдын бар зураг байгаа. Ингэмээр байна л да. Өнгө гэдэг би өөрөө өнгөний тухай бол нэлээд нарийн судалж өнгөөр хүнийг бол эрхэнд хурааж болно. Өнгөөр хүнийг одоо устгаж болно. Өнгөөр имийг амирлуулж болно. Өнгөөр хүнийг эмчилж болдог л доо. Яг энэ би энэ өөрөөр бол 5 өнгийн өрөөл гэж хэлнэ. 5 өнгө бэлэг бэлгүүний 5 өнгө л байдаг л да. О, сэр, мар, жан, гар гэж хөх одоо улаан, ногоон, цогаан, шар гэдэг. Энэ үндсэн 5 өнгө бол муу сэтгэлийг дардаг бэлэг бэлгүүний 5 өнгө байхгүй. Ийм хослол арга бэлэг юм байна. Арга битий бэлэг бэлгүүний 5 өнгө. Тэгээ энэ 5 өнгө маань бурхан зураг дээр бол үндсэн 5 өнгө болчихж байгаа. Энэ 5 өнгөнөөс үүсээд 108 өнгө бүтдэг. Найрагдаад дундаас нь гардаг. Тэрүүгээр бурхнаа бүтээдэг. Энэ 5 өнгөнөөс хол юм гэж байдаг байхгүй. Энэ 5 өнгө нь өөрөө 5 бэлэг бэлгүүн, 5 махбод бүх юм болоо авчдаг. Тэгэхээр миний нөрөө бол ерөөсөө 5 бэлэг бэлгүүн өнгө сүлэлдэж энэ бүгд гарч байгаа. Бурхан зураг дээр урлаг дээрээс тэр амтны сэтгхүү гэгэрэл дээрс энэ 5 бэлэг бэлгүүнээс хитрх юм гэж байхгүй. Тэгэхээр энэ 5 махбодд хурахгүй амьд бодгаал гэж байхгүй. Тэгэхээр ерөөсөө миний бүх өрөө бол ерөөсөө 5 бэлэг бэлгүүний энэ 5 өнгийн өрөө гэж би хэлж болж байна. Одоо энэ чи яг төвлөрөөд одоо яг номтой холбоотой ажил үйл хийдэг өрөө маань энэ чи бол ерөөсөө гадны хүн бол ордоггүй. Тийм одоо тусгай өрөө. Тэгэхээр энд бол би өөрөө яг номоо бичиж одоо бодож төвлөрөх бүх ажил маань энэ чи явагддаг. Би бол ном одоо хүн болгонд өөрөө нэг одоо хобби гэж ярьдаг сонирхол гэж байна шүү дээ. Миний өөрөө нэг гол том сонирхол бол ерөөсөй гадна дотны явахад бол дандаа ном цуглуулдаг. Тэнд донд бол мэдээж бурхны шинэ холбоотой ховор хуучин номсууд өрөдөг цуглуулна. Мөн урлагийн хуучраас урлагийн том уран зургийн альбомуудыг их цуглуулдаг. Шинийн 6 тавих нь зүүдээ ухаарах лекцтэй холбогдуулаад зүүдний тухай номуудыг судалж байна. Манай Дээрхийн гингийн 14-р далаа багшийн гаргасан нойр зүүд үхэл гэдэг нэртэй барууны эрдэмтдтэй хамтарч хийсэн одоо юм мэтгэлцэн лекц маягийн маш сонирхолтой юм ном байгаа. Энийг бас ирж олж аваад барууныхан ер нь зүүдний талаар ямар ойлголттой байдаг талаар энэ номноос олж байна. Мөн далаа багш болоод буддийн шинэ үүднээс зүүдийг яа тайлбарласан тухай энэ номыг одоо яг судалж байна. Мөн одоо Зигмунд Фрейд гэдэг энэ Чехийн одоо эрдэмтэн байгаа. Энэ болохоор баруунаас зүүд гэдэг зүйлийг хамгийн гүнзгий судалж явж байгаа судалсан философч юм хүн байгаа. Энэ хүний одоо бичсэн зүүдний тухай ямар ойлголт, ямар философор бичсэн тармын судлаж байна. Тэгэхээр ихвчлэн бол ерөөсөө Монгол зүүдний одоо бичсэн том лам багш нарынхаа гаргасан зүүдний төвд судруудыг бол их болгож ашиглаж хийж байна. За энэ маш нандин судар байгаа. Бас энэ одоо бас уламжлагдсан надад ирсэн 8 дугаар богдож авсан том бүтгэгдсэн бол яг бас уламжлагдаж ирсэн нууц одоо заслын дор зодох очроор өгтлөч юмыг өөрөх нь бодиттой уншиж хэрэгжилж байсан юм судар юм билэ. Тэгээ энэ маань надад бас ингэж өвлөгдөж ирсэн байгаа. Тэгээ энэ бол бас миний хамгийн эрхэм дээд ховор судар гэж үздэг. Хэдэн жилийн өмнө би бас Европт амьдарч байгаа монголчуудаа зориулж лекц уншиж явж байсан. Тэр үеэрээ бол бас миний ганц сонирхол болоо тэр Милан хотод очиж Миланы гоё сайхан номын сангуудаар ном авъя гэж бодож явсан. Сальвадор Далигийн гаргасан одоо ийм ном байгаа. Энэ ном дээр болохоор 999 еврогоор авсан гэдэг маань 3 сая 650 мянган төгрөгийн үнэтэй ийм альбом байгаа. Энэ бол тэр чигээр одоо битүү одоо уран зургийн альбом. Энэ миний хамгийн одоо үнэтэй альбом. Дараачаар нь бас энийг бас Францад явж байхдаа авч ирсэн Леонардо да Винчигийн баг бүх бүтээлээрсэн юм мундаг альбом байдаг. Энэ альбомууд маань өөр их үнцэнтэй. Тэгээд энд болохоор одоо миний өөрийн одоо яг уншдаг заслын номны одоо судар байна. Тэгээд сар болгоны шинэ 9 19 20-нд би өөрөө хатуу өндөр ноён утга данзаа авчиг уншдаг. Одоо нууц заслын номыг одоо нийт сүрстэн олноо зориулж уншдаг. За энэ миний яг өөрөө номын өрөө. Энд чинь ном одоо бичих тэр зам бүх юм хийдэг. Миний өөрийн одоо яг хувийн юм өрөө байгаа. За энэ өрөөндөө эрхэмлээд хамгийн дээдлээд би бол энэ Ямандаг бурхныг шүтдэг. Ямандаг бурхны бяцлал номыг бол өөрөө ингэж үйлддэг байгаа. Тэгэхээр яг миний өөрийн дээр бол Ямандаг байна. Ингээд Бажиг Ямандаг байна. Тэгээд доор нь мэдээж миний өрөө бурхнаас ялгаагүй багш маань байдаг. Миний өөрийн багш маань бол Монголын бас бахархал болсон юм гайхамшигтай хүн байдаг. Монголын артын бүгд шүтэн бишэр дээдэлж явдаг. Донжил одоо цанаа мэд Бурханс там пүр бат гэдэг миний өөрөө яг
номын багш маань байдаг. Энэ багшийг бол одоо яг энэ ядан бурхтай ялгаагүй л одоо ингээд шүтэн дээдэлж явдаг. Тэгэхээр биднээс багшийг шүтэж явж ээж эрдэм оршин явдал мөр сайжирна гэж үздэг. Багшаа шүтэхгүй бол биднээс эрдэм гардаг юм аа гэж. Тэгээ энд болохоор яг тэр хямрыг дэлгэрүүлэх хямрын одоо цахиусан хүрд маань байна. Энд одоо хөшгийн хаацсан байгаа нууц одоо шүтэн бурхан байгаа. Энэ маань яг тэр ноён утга данзан арвж уншдаг гол номны эзэн дагны нь бол энэний ард байгаа. Тэгээ энэ бол хамаагүй нээж болдоггүй тийм нууц дошхин дагн байгаа. Энэ бол бяцлаглалын одоо байн өдөр болгон сануулж өөрөө бяцлал амьсгалын дасгалаа хийж явах сануулж байгаа хүн гэдэг маань өөрөө мартамхай юм. Тэгэхээр муу зүйлийг бол сайн мартаа, сайн зүйлийг бол байнга санаж явах хэрэгтэй. Тэгэхээр ингээд өдөр болгон ажилдаа бол би ч ингээ мартчихин. Тэгээ ингээ харах юм бол амьсгалын хийн дасгалаа хийх хэрэгтэй. Хүний чакра хүрднүүд ямар хэвчээ. Энэ яг оригинал юм бодтой бүтээсэн юм бүр би Дарамсалаа хотод далаа өгшийн номонд сууж явахдаа Нормленка гэдэг одоо урлагийн дэлхийн хамгийн алдартай сургууль байдаг. Тэр сургуулиас би өнөөр худалдаж авч байсан. За энтлийн ханаар байгаа зурнууд бол ерөөсө миний өөрийн бас бяцлагдаг одоо Монголд бүтээсэн ямандаг бурхны одоо ганзай гэж байдаг лаажсан. Энэ бол маш ховор гадуур ерөөсө байдаггүй. Одоо энэ их хүн бол Английн одоо Англид байдаг. Тэгээд энэ ямандаг бурхны одоо бүрэн бүрэлдэхүүнээр бүх одоо зүйлс нэмжэнэ байж байгаа. Тэгээд хажуудалд нь одоо миний одоо номыг дэлгэрүүлэхийн тухайд одоо богд ламын цогшин байна, хаждын орон байна, 8 дугаар богд монон тэр очроор өгтлөө судар маань дээрээ залсан байна. Тэгээд энэ өрөөнд маань миний өөрийн одоо тэр одоо мэгжиж яраас бурхны мэлмиг одоо оюутан багтаа багштайгаа хамтарч нээж байсан түүхэн зураг маань тэнд багш битэрийн зураг байна. Тэгээд энэ ширээн дээгүүр бол надаа миний одоо бичгийн хэрэгсэл биеэр будаг тамга бүх юмнууд байна. Энэ тамганы энэ одоо гоё чулуун хайрцаг гэдэг энийг бол надаа бас нэг одоо хүмүүс надад дурсаж бэлгэлжсэн одоо яг чулуугаарс хэлсэн Монгол урах ханаас хэлсэн тамганы чулуу бүх одоо номын ажил үйл хийж байгаа бүтээл дээр бол тамгаад дардаг уламжлалтай. Тэгжээж энэ маань дараа нь судалгаанд хамаарахад ямар хүн хэдэн онд бурхан бүтээж байсан ямар бүтээлүүдийн тодорхойлогддог. Тэгэхээр одоо би бол хувьдаа бол 4-5 тамгатай бүтээлийн тамга, номын тамга, ажлын тамга гэх 5-6 тамга байдаг. Энэ маань яг миний бүтээлийн дээр дарахын тамгын чулуугаар шилж одоо бэлгэлзэн тамга байдаг. За энэ дөр миний өөрийн ламын шооны одоо төлгөний шоо маань байж байна. Одоо байнга өдөр болгон одоо хүн хайртай уулзахад бол энэ одоо зааны ясаар сийлж заавал бүтээдэг юм шоо байдаг. Их нандин ажиллахтай. Тэгэхээр энэ ламын одоо зурхаан мэрэг төлөг гэж байдаг. Би өөрөө бол одоо мэрэг зурхаа бол тавьдаг. Тэгэхээр энийг бол шинж ухааны үндэслэлтэй юм а гэж би өөрөө нөө судлаач хүн. Бурхны шишний судлаач, буддийн ухаан судлаач учраас бүх салбарыг судлахаас ангаах ухаан, зурхаан ухаан, учир шалтгааны олон ухааныг судлаж явж байгаа. Тэгэхээр яг мэрэг гэдэг нь бодтой үнэн байд юм байна. Яг өөрөө судлаж үзээд хамгийн эрхэм дээд мэрэг бол ламын шооны мэрэг. Мэрэг олон янз байдаг л да. Энэ ламын шооны мэрэг бол хамгийн одоо хүчтэй үнэн байдаг гэж үздэг. Ламын шоогоор би бол үздэг. Тэгээ мөн хар зурхаагаар бол одоо зурхаа зурж үздэг. Тэгээ миний бол зурхаан ламын шоо, зурхаан судар маань энд байж. За ингээд үзэгчд маань энэ сайхан тий одоо буян номын өргөө гэж хэлэх туртай гэж зочин маань хэлсэн. Үнэхээр бол ном хавшиг буян одоо их сайхан гэрэлгээгээ цацарсан ийм өрөөгөр хамтдаа аялж байна. Тэгэхээр та бол хүндтэй өрөөндөө биднийг ингээ оруулж ирээд ярилцахыг зөвшөөрөө орж ирсэн. Тэгэхээр энд бол Монголын хамгийн том одоо тий зээхт наамал ийм соёнбоо гэж та хэлсэн. Тэгээ ер нь бол өмнө би харж байгаагүй юм байна. Тэгээ энэ тухай хизээ анх бүтээсэн. Энд миний яг бүтээлүүдийн одоо яг гоё одоо оригинал юм бодитоороо бүтээсэн миний бүтээлүүдийн гол ахуйд маань хадгалагдаж байдаг. Энэ биднээс чив тэр өмнө зогсож байгаа энэ одоо шүтэн бол соён буюу эвам гэж байгаа. Эвам гэдэг бол өөрөө гарсан гэгээ энэ бол өөрөө огторгуу тодорч гарч ирсэн. Монголын хамгийн дээд шүтэн бол соён бим байгаа. Бид нөө соён бимийнхаа утга учирыг мэдхээ болцсон, бэлгэдлийн мэдхээ болцсон, өнгө болоод үндсэн хэлбэр одоо хэлбэр тэг нь бол алдагдсан байна. Яг одоогийн шүтэж байгаа биднээс засгийн газар шүтэж байгаа соён маань буруу тэгтэй, буруу өнгөтэй. Тийм учраас тэндээс одоо зохилдохгүй, хямралдах шалтгаан үүсэх шалтгаан тэндээс үүсэж байгаа. Тэр шүтэний соёмны хэлбэрээр л ерөөсө харшлах шалтгаан үүснэ. Энэ бүтээсэн соён бол яг өндөрг анхдугаар богд өндөргийн зан азар яг номоор нь, тэгээр нь, жаягаар нь бяцлагал бүтээлд орчиж яг бүтээсэн яг тэр үндсэн хэлбэрээр. Тэгэхээр энэ соёмны өнгийг манай үзэгчид харж байгаа яг
бүгд өөр өнгөтэй солонгосон сайхан таван махбод бэлэг бэлгүүний өнгөтэй. Энэ Монгол түмний дээдийн шүтэн бол соёмбол юм байна. Аливаа нэгэн улс орны тотиом шүтэн гэдэг зүйлээрээ мандан бадрахын бэлэглэл гэдэг бол Монголын хамгийн дээд символ, дээд шүтэн бол соёмбол юм байна. Одоо харин энэ хэсэгт бол бид гайхамшигтай сайхан уралсан. Одоо ийм дарихын өмнө зогсож штэ. Тэгэхээр дарихыг эмэгтэй хүмүүс ялангуяа нөгөө манай өвгтээзүүд бол олон охин нотон хүүхэдтэй тий айлуудад их залдаг. Тэгээд та бол энэ бүтээлийг бас л өөрийн онцлог бодол тий шингээж хийсэн баг. Ямар учиртай. Тийм ээ тий. Тэгэхээр энэ маань бас л цагаан дээрх юм шүтэн л дээ. Тэгээд торгон зургаар би сүүлүүд нэлээд голлож олон шавнараа бэлтгээд цөөн тооны эдийн шавнарыг бол торгон зургаар нарийн бэлдээд энэ торгон зургийн уламжлалыг хойш үдэ өвлүүлж үлдээх зорилгоор давхар сургалт явагддаг. Тэгээд өөрийн бүтээлүүдээр хамжиж ингээд шавнартайгаа оролцож бүтээдэг. Тэгээд энэ цагаан дээрх шүтэн маань болохоор яг зэгт наамлын одоо чиг хандлага уламжлалт бол өөрчлөлтийг хийсэн юм бүтээл л дээ. Ер нь зэгт наамл торгон зураг маань их тийм товчхон маш энгийн цөөхөн дүрснээс бүтдэг байхгүй. Одоо та бүгд ажилладаг нэг бужигнсан одоо юм битүү цэцгэн дунд бадам битүү цэцгэн дунд ингээд ингэж бүтээсэн албаар юм төвхтөөгөр маш их одоо олон дүрсийг багтааж хийсэн. Тэгээд уламжлалт хэлбэрүүдийг эвдсэн бүх зэгт наамлууд хөх тэнгэртэй тэгээд устаа тэгээд байгаль уул ус байдаг. Энэ бол өглөөний нар мандж байгаа яг улаан шаргалт туяагаад тусгаад үүрээр үүр цээж байгаа. Тэгээд далаа дээрээс ингээд гарсан. Тэгээд энэ цэцгнүүд дотроос уран шуунууд ингээд энэ тэнд байж байгаа. Энэ одоо шуунууд байгаа. Тим маягаар ингэж бүтээсэн. Тэгээд энэ цэцэг болгон дээр сувднууд яг бодиттой сувдаар юм шүүдэрийн туслуудыг хийж өгсөн. Тэгэхээр шинэ өглөө эхэллээ. Шинэ өглөө эхэлж байна. Бүх юм шинээр эхэлж байна. Одоо муу бузар буртаг болгон тэр өцөгдөр шүн дууссан. Тэгэхээр Монголын одоо үеичсэн одоо шинэ наран одоо мандаж ард түмэн биднээс бүгдөө уртнастай удаан жаргалтай байж сансан үйл бүхэн одоо өглөөний тунгалаг наран мэт бүх юм шинээр эхлэх юм бэлэгдэл болгож байна. Өглөөний тэнгэрийг хийсэн. Уусын эзэн муу сэтгэлийг ялан дийлэгч гэдэг нэртэй одоо тэр муу сэтгэлийг ялан дийлэгч уурыг даалгадаг одоо нисвансыг дарагч гэдэг нэртэй зохиомж. Тэгээд энэ цас дуулын оройтой. Тэгээд энэ доороо ирвэс бартай. Тэгээд энэ 9 толгойтой ирвэс байдаг. Тэгээд энэ ирвэсийн одоо биеийг налаад үзэсгэлэнтэй одоо энэ дагны бүсгүй ингээд их амгалантайгаар нойрсож байгаа. Маш амгалантайгаар нойрсож байна. Хүн ямар үед унтдаг гэхээр хамаг тайвширлын өндөр үед бол унтдаг. Түс тас гэсэн чимээтэй юм уу сэтгэл тогтургүй асуудалтай үед бол нойр хөрөхгүй хулгаад иж. Тэгэхээр унтаж амарна гэдэг бол тайвширл гэсэн үг байхгүй. Энэ бол ерөөсөө маш тайван тэр гартаа хоосон ном барьсан байгаа. Сум бол байхгүй. Тэр сум нь болохоор тэр муу сэтгэлийг бүх муу сэтгэлээ ялан дийлээд сум дууссан учраас өөр сэтгэлийн муу сэтгэлийн дайсан байхгүй учраас ингээд бүх суманд дууссан одоо нумаа ингээд доош нь хаях гэж байгаа. Бүх муу сэтгэлээ ялан дийлээд амар амгалан гэдэлж байгаа. Тэр мөнхийн амар амгалан гэдэг ийм. Энэ болохоор одоо эмэгтэй жод лүүжин гэж ном байдаг те. Манайхан бүгд нэг лүүжин уншуулдаг гэр ортой. Тэгэхээр энэ жод одоо лүүжин ба ийм эмэгтэй л дээ жодын. Тэгээд яг үхэрийн газар эмэгтэй хүн шүн ном уншаа суuna гэж төсөөлөе л доо. Тэгэхээр шүн өрөө гарахаас энгийн эмэгтэй хүмүүс айдаг штеп. Гэхэд энэ бас үзэсгэлэнтэй залуу бүсгүй байгаа. Үхэрийн газар нэг номын хүчээр муу адуудыг эрхэн давхараад эднүсийг бүгдийг нь одоо номхотгоод номын агаарт уруулад бүгдийг нэг буцаагаад байгаа бай зүйлүүд оршоож байна. Бас л олон зовсон төрлөختнийг амар амгаланд байлгахын тулд энэ лүүжин ба эмэгтэй одоо хажууд нь тас суу үхэрийн толгоо тэгээ энэ үнэр идчихсэн олон адууд ирж байгаа. Энэ бөөрийнхээ дотор болохоор мажиг ловдмоо гэхэд лүүжин үндэслэгч дагны дүрийг бүтээх юм аа. Тэгээ жод лүүжингийн эмэгтэй хүн гэдэг бол зөвхөн гоо үзэсгэлэнгээсээ гадна бас ийм номын хүч ирээд хувилгаанаар олон юм уу адуудыг бол номготгож чаддаг ийм гайхамшигтай агуу хүчийг бол эргэшээж болно гэдэг энэ лүүжин ба гэдэг зургаар харуулсан. Бурхан урлаач, ухаан заяа гэж маш одоо олон хүмүүс бас мэднэ. Бурхан урлаач гэдгээрээ та хүмүүст бас их танигдсан шүү дээ. Тэгэхээр яг одоо өнөөдөр бид нарыг ирэхэд ямар бүтээл дээр ажиллаж байна? Энэ одоо ямар утга учиртай бүтээл вэ? Юу оруулж байна та? За нөгөө ном бичгийн хажуугаар хаяад завтарлага өгөөд ингээд яг би чи яг үндсэн мэрэгчлэн маань бол шүтэн урлаач, бурхан урлаач хүн шүү дээ. Тэгэхээр одоо яг яалтчгүй өнөөгийн нийгэмд бол бас ингэж юм ярьж дуу болгоо хүрэхээс аргагүй бол олон шашны урсгал Монголд орж ирж байна. Тэгэхээр Монгол хүний үнцийн Монголын уугуул шашин, буддийн шашны ариун мөн чанарыг ариунаар нь ярьж хэлэх хүн ховор байна. Лам ховрууд маань ном бяцлал гэж завгүй байна. Тийм учраас би бол дуу хоолой хүрэхээс аргагүй учраас лекц уншдаг. Боломжтой бол би юмаа зураа сууж явахд бол их дуртай. Тэгэхээр яг энэ цаг замаар их бага болдог. Тэгээ би өнөөдрөөс номоо ингээд зүүднийхээ номыг бичээд дүүрсэн. Тийм учраас жоохон тайвширлыг аваад энэ бод сэтгэл гэдэг нэртэй зохиомжин дээр сууж байна. Энэ том далаа байгаа. Энэ далаа өөрөө зовлонгийн ертөнцийн зовлонгийн далаа байхгүй. Энэ дотор
дахиад толгойтой нэг мангас, могоо толгойтой мангас, гахаа толгойтой мангас байгаа. Энэ далаа дотор ингээд живцсэн байж байгаа. Энэ гахаа гэдэг нь мунхаг сэтгэл байхгүй. Эс мэдгүй мунхаг сэтгэлийг гахаагаар бэлэгдээд хин мунхаг сэтгэлээ амьрлуулахгүй засахгүй хүн мөнхөд далаа живээстэй байна гэдэг энэ гарч ирэхгүй. Энэ далаа дотроо л энэ гурав байна. Энэ далаа эзэн байхгүй юу? Энэ живсэн хүн бол энэ гурван сэтгэлээр л хорлогддог байхгүй юу? Могоо гэдэг юм бол ууртай амтан. Уур гэдэг нь өөрөө бас мунхаг сэтгэл уурыг бэлэгдэжээдэг. Мөнхийн уур уцаар байна гэдэг бол биднээс бас л тэр доод далаа дотор ёроол живсээр л явах болно. Дахиа гэдэг юм бол шунал тачаалыг бэлэгдэж байдаг. Тэгэхээр биднээс шунал тачаал хит их юмд шунаж эд метраа шунах юм бол мөн адилын далайн ёроолоос хязгаарч дэшээ гарч чадахгүй гэдгийг бэлэгдэж энэ далаа дотор гурван амт. Энэ далаа мандал дээр ирэг дээр гараа суудсан бас үзэсгэлэнт бодисод бүсгүй байгаа. Хөгжмнөөс бол бод сэтгэлийн их шиг аялгуу сургаал ингэж үүсэн гарч энэ бүсгүй энэ далаагаас бүрэн гарцсан байхгүй. Энэ далаагаас гарна гэдэг маань энэ муу сэтгэлээ бүгдийг нь ялан дийлж чадсан, хагцсан гэсэн үг байхгүй. Энэ ихээр яг нь бодисод гэгэрэл нирван гэдэг чинь юм. Тэгээ бод гөрөөс гэдэг амтын хажууд нэрэд амьрлаа сууж. Энд нэг аимшигтай мангас ингээд бүр амьрлаад хадганд нь толгоогоо оруулгаад уяраа сууж. Энэ өөрөө сэтгэлийн муу сэтгэл ахгүй биднээс нисванс гэдэг уур харам тачаал болж бүтггүй тэр муу хортоо сэтгэл маань араатнаар төсөөлүүлээд яах нь энэ араатан бас номхорсон байх нь. Энэ бод сэтгэлийн агаарт номхороод уяраад нөгөө айхтар сүртэй байдал алга болоод тайвшираад байж байгаа. Энэ бод гөрөөсөр энэ ингэж амьрлууснараа биднээс сэтгэл гэдэг маань өөрөө бол юм их амар амгалан байж хүмүүс. Жинхэнэ амар амгалан бол сэтгэлд байна. Энэ одоо зүүн хойд байгаа тэр сэлмийг бас бичрээ асуучмаар байна. Тийм ээ. Энэ надад нэг миний өөрийн одоо хурандаа цэргийн хурандаа гэдэг дарга байдаг юм. Тэр одоо бэлгэлсэн байгаа. Энэ болгоороо яг одоо их сөргөөр их яригдж явж янз бүрээр яригдчихлаа. Гитлер гэдэг одоо энэ айхтар одоо үүлийг үйлцсэн нөхөр байна. Яг танд бэлгэлсэн юм болоо. Энэ өөрөө Гитлерийн яг офицеруудын барьдаг гэсэн сэлмэлтэй. Тэгэхээр энэ сэл маань өөрөө болохоор манай Манчид бурхны мутарт сэлэн байж л байдаг. Манчид бурхныг таамс анзаарсан бол баруун гартаа арилд буюу сэлэм далааж байгаа. Гэхдээ яагаад бурхан бодисоо тоо мөртлөө өөрөө энэ сэлмийг далаагаад байна гэж. Муу сэтгэлийнхаа үндсийг би язоороор энэ сэлмээр тасна гэсэн санаа байгаа байхгүй. Энэ сэлэм маань өөрөө болоод ирэхээр яг бодит амьдрал дээр бол хүмүүний хөнөөж живсэн хөнөөдөг сэлэн байж болно. Одоо надад ирснээр энэ бол бодиттой хүний махан биеийг устгадаг тийм бүдүүн энгийн сэлэн биш. Хүний муу сэтгэл бол дотроо хорон муу санаа, муу сэтгэл буцалж байгаа тэр айхтар муу сэтгэлийг бол язоороор нь тасдах тийм бэлэг бэлгүүний номын чанартай тийм сэлэн болж хувирсан. Тэгэхээр энэ маань өөрөө бас тэр мөнхийн амар амгалан баттгаж олон сэтгэлийн дайсныг устгахын тухайд энэ сэлмийг бол энэ чи би бол гэж номын чанарт нь бол хадгалж байдаг. Дуудахгүй бас нөгөө таны одоо шинийг ухтаж хийдэг юм лекц ярьслага болно. Тэгээ энэнд бол яг та өөрийнхөө те би бол те ямар талын хүн блэ те би бол яг ямар зорилгоор бас те энэ лекцийг тавьдгүү. Тэгснээр Монголын ард түмэн одоо яг ямар одоо тийм ээ авшгийг авч ямар одоо те бас өөрчлөлт сэтгэлийн одоо амар тайвныг авах уу гэд энэ тал дээр сайхан хариулт өгөөд тэгээ хоёлаа танаа өрөөнөөс мордё да. За тэгээ баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлгээр бас ингэж урьж оролцуулсан танаа хамт олон их баярлж байна. Сар шинийн 15 дотор багтаж шинийн 6 болгон дашнамтай өдөр ажиллахтай өдрийн одоо сонгоо авч Монголоо нийт ард түмэнд лекцээ хүргэж ирсэн юм уламжлалтай. Энэ уламжлал маань бас ингээ үргэлжлэн явсаар байх болно. Энэ төрөл бүрийн сэдвийг барьж авч би ярьдаг л да. Нэг сэдвэрээ байнга ярьдаггүй. Одоо үүлийн өр ба мөнх фос гэж ярьж байсан үүний өмнө хямар 13 гэж ярьж байсан. Ханийн тэнгэр, үрийн буян гэдэг сэдвээр ярьж байсан. Мөн насны цөв гэдэг зүйлийг амьрлуулж яавал бид бас урт удаан наслах талаар үүний өмнө ярьж байсан. Мөн буян шиг тогтоох гонгорын бомны тахилгыг ярьж байсан. Энэ удаад бол биднээс хамгийн мэддэг мөртлөө мэддэггүй хамгийн энгийн мөртлөө хамгийн чухал сэдв болох зүүд гэдэг талаар би ярих гэж байна. Мөн 17 дугаар жарны уруулагч хэмээх шорон хаажилмын утгагүй гарах гэж байна. Тэгэхээр Монгол түмний язгуур үндэсний монголчуудын язгуур үндэсний жинхэнэ одоо гайхамшигтай баяр бол цагаан сар юм. Энэ сараар биднес Монгол дээлэрээ гойдог, ахас ихсээ хүндэлдэг, ахан дүүсээ тань мэдэж авдаг хамгийн гайхамшигтай баяр юм. Тэгэхээр энэ сайхан баяраараа бүгд илгээрээ инх хамаатан төрлөөрөө төвшин амболон байс. Юу саасан 9 хүслэн сэтгэлээрээ бүтэж эрхэм хүмүүн та бүгд сансан үүс бүхэн номын ёсоор бүтэж саад доктор гин бүхэн амьрлан одож сайн үс буйны цагаан чуулган ашид авчин дэлгэрэх болтгоож өрөөд сар шиндээ сайхан шинлээрэ гэж өрөөёд. Миний ажлын өрөө нэвтрүүлэгтээ хамт байсан баярлалаа. Энэ удаа би бурхан урлаач, судлаач Ухаан Заягийн ажлын өрөөнд зочлоо. Тэг үзэгчдээ баярлалаа.
Миний ажлын өрөө. Control TV захин телевизээр. Даваа гараг бүр 16 цаг 30 минутаас. VTV телевизээр бэм гараг бүр 21 цагаас. Миний ажлын өрөө.